За та бүхэнд өглөөний мэнд хүргье. Тэгэхээр улсын онцгой комиссийн даргын тушаалаар хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах төр журам бол батлагдсан. Тэгэхээр энэ журам маань бол одоо ингээд өнөөдрөөс эхлээд ингээд хэрэгжээ явна. Тэгэхээр бүх нийтийн бол өндөржүүлсэн бэлэн байдлын үед өнөөдөр бид улбар шар түвшинд ажиллаж байна. За энэ үед бол одоо хот орон нутаг хооронд зорчих хөдөлгөөн бол хязгаарлалтай байгаа. Хүн болгон дураараа явах одоо юу гэдэг ийм асуудал бол байхгүй. Тэгэхээр ямар хязгаарлалтыг тогтоосон бэ? Ямар одоо чиглэлээр иргэд маань хот орон нутаг хооронд зорчиж болох вэ гэдэг талаар танилцуулъя. Тэгэхээр хот орон нутаг хоорондын шалган нэвтрүүлэгт овчоогоор зөвхөн хүндэтгүү үзэх шалтгаантай. Тэгэхээр хүндэтгүү үзэх шалтгаантай гэдэг нь яаралтай эмнэлгийн тусламж, эрүүл мэндийн ийм шалтгаантай иргэд за буйны ажиллаар зорчих, за өчтөрөөс тодорхой хэлж ирсэн буйны ажиллаараа зорчих хүмүүс бол яг ойр дотныхонд гэр бүлийнх нь хүрээний хүмүүс байх ёстой. За дээрэс нь байнгын оршин суудаг өөрийн харьяалах орон нутаг руугаа буцаж байгаа, буцаг ирэх энэ иргэд байгаа. За зайлшгүй шаардлагатай бас ачаа тээвэрлэлтийг бол хязгаарлахгүй явуулна. За үүнд бол хүнс тээвэр, шатхуун, эмнэлгийн хэрэгслийн тээвэр, за уул уухайн болон томоохон бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, за эднэрийн бараа ачаатай холбоотой асуудал, за газар тариалан, зам барилгатай холбоотой ийм одоо ачаа тээвэрлэлтүүдийг бол зөвхөн зөвшөөрж байгаа. Бусад тохиолдлыг бол зөвшөөрөхгүй. За эдгээр хүндэтгүү үзэх болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хүмүүс маань бол тухайн одоо очих орон нутгаас орон нутгийн онцгой комиссоос заавал зөвшөөрөл авна. Тэгэхээр та бүхэн бол хүсэлтэй яг энэ шаардлагад нийцэж байгаа хүмүүс маань хүсэлтэй холбогд материалын хамт тухайн одоо орон нутгийн онцгой комисс түргүүлээд тухайн орон нутгийн одоо комиссоос таныг одоо судалж үзээд энэ бол одоо энэ шаардлага энэ одоо хязгаарлалтайгүйг үйл чиглэлээр явахад шаардлага хангасан байна гэсэн тохиолдолд та бүхэн зөвшөөрөл өгнө. Энэ зөвшөөрлөө үндэслээд та бүхэн шалган нэвтрүүлэгт очоогоор бол хөдөлгөөн үйлдэнэ. За шалган нэвтрүүлэгт очоон дээр очиод та хэд хэдэн зүйлийг шаардна. Нэгдүгээрт нь тухайн очих орон нутгийн онцгой комиссийн зөвшөөрлийг нэг шалгана. За хоёрт гэх юм бол тухайн одоо зорчиж байгаа иргэн зорчигч жолооч маань вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног хонсноо. За өвчлөөд идэвхжсэн үү эмнэлгийн магадлалыг шалгана. Хэрвээ вакцины бүрэн тунд хамрагдаагүй дээрэс нь өвчилж идгээгүй одоо ямар нэгэн байдлаар бол вакцинд хамрагдаагүй энэ тохиолдолд та бүхнээс заавал PCR шаардна. Заавал шаардна. PCR-г бол та тухайн орон нутг руу зорчих зөвшөөрөлтэй байсан ч таныг нэвтрүүлэхгүй. За PCR-ын шинжилгээтэй ч орон нутгаас танд хүлээж авнаа одоо татгалах зүйлгүүсийн зөвшөөрлийг өгөөгүй бол бас таныг нэвтрүүлэхгүй. Тийм учраас таавал вакцины тунхаглыг 14 хоног хонгороогүй өвчлөөд идгээгүй энэ тохиолдолд та нар заавал PCR-ын шинжилгээтэй заавал тухайн орон нутгийн онцгой комиссийн зөвшөөрөлтэй тэгээд зөвшөөрсөн чиглэлээр та үйл ажиллагаа явуулахар зорчих бол тань зөвшөөрөл өгнө. Орондоо хот руу ирж байгаа хүмүүс. За хот руу ирж байгаа бол маш адил. Түрүүнд бол хэллээ. Энэ бол хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөн. Тэгэхээр орон нутагч бас энэ хамаатай. Тухайлбал орон нутгаас Улаанбаатар хот руу наашаа зорчих байгаа бол нийслэлээс үл харж зөвшөөрлөхгүй орон нутгаас наашаа. Зөвхөн та бүхэн яг үйл тухайны шаардлагаар PCR-ын шинжилгээтэй эсвэл яг энэ заасан шаардлагын дагуу зорчих хөдөлгөөн үйлдэх нотлох баримт чинь байж нийслэлийн шалган нэвтрүүлэгч байгаа та бүхэн нэвтрүүлнэ. Хэрвээ ийм шаардлагаар биш зорилго нь тодорхойгүй за хуурамч янз бүрийн байдал болох юм бол та бүхний нэвтрүүлэхгүй холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцоохын асуудлууд хатуу яригдана гэдгийг